За guys. Өрөөндөө бас хийх юм болддгоо. Тэгээд хэдүүлээ энэ буудлын нэг харцгаая тий. За энэ бол киберд байдаг. За 4 од тавьчихд бодол байгаа. За 6 давхар өндөр. 6 давхартай. За тэгээд би бол 6 давхарт нь бол байгаа залуус. За тэгээд ер нь ямар хөө бодол ер нь орчин тойрон яаж харагдаж байна гэдэг хэдүүлээ ер нь харъя. За ингээд харах юм бол одоо тэр нь бол далаа тэр чигээр бол харагдана. За энэ буудлын бол ер нь бол яг хойдол нь одоо уртл нь айгуу гоё. За одоо та бүхэн харж байгаа биз дээ. За ингээд далаа харагдаа. За энэ нэг усан сан харагдаж байна. За хэдүүл ийш явнаа. Ийшээ 5 давхарт. За ингээд ер нь бол иймэрхүү. За энэ нөгөө үүд хэсэг нь бол ингэж бол харагддаг. За тэгээд хэдүүлээ лифтэн суугаад нэг бууй. За тэгээд ер нь бол тэгээ одоо би цүнхэл олчмоор байна залуусаа. Тэгээд цүнхээ олчих юм бол яг амьдрал яг сайхан болчих гээд идэг. Тэгээд сая уг нь солонгоо уг нөгөө нисэх онгоцны буудлын руу холбогдсон чинь одоогор бол биднэрт ямар нэгэн ирсэн мэдээлэл алга байна гэсэн гинэ. Тэгээд хэдүүлээ одоо ямарчсан доошоо бууй. Яг би нэг гой буудлаа лээ. Одоо тэгээд уртлын хэсэг бисгийг харах болсон. За тэгээд 30 баг 40 градусд одоо ийм хувцастай л одоогор бол явж байна. Тэгээд өөр одоо арга алгадаа бүр одоо болохгүй л нэг шорт морт авах боломжтой шүү дээ. За энэ тэгээд үүдний хэсэг нь бол ингэж бол орж ирж байгаа. За ингээд бол үүдний хэсэг нь бол ингэж орж ирж байна. За тэгээд нэг эн чин 2 давхар нь ахгүй юу. Тэгээд дахиад доошоо бол явах боломжтой байгаа. За тэгээд хэдүүлээ бас нэг доошоо нэг яваад үзье. За тэгээд ер нь бол өглөөний цай авахд бас айгу бас боломжийн гой санагцсан. Тэгээд айгу олон төрлийн юмтай байсан. За ингээд дэшиг бол ингээд иймэрхүү баг. За үргэлжлүүлээд буудлаа хэдүүлээ сонирхцгаая. За ингээд нэг давхар нь бол энэ бол байгаа. Нэг давхар нь бол байна. За энд одоо би эндээс л одоо нэг малгай залгаа юмнуудад олж авдсан билүү гэж бол бодож байна. За ингээд. За одоо хэдүүлээ яг нөгөө буудлынхаа гараад ерөөхдөө харцгаая. За энэ болохоор одоо сайхан хүмүүсийн арлаа суух боломжтой газар байгаа. За тэр одоо яг тэр зүүн талд харагдаж байгаа нь бол яг өглөөний хоол цай уух боломжтой газар нь. За иймэрхүүгээр байгаад байгаамаа. За одоо хэдүүлээ гоё хэсэг рүү хэдүүлээ явцгаая. За энэ бол одоогор бол яг арай халуун байгаа болохоор за хүмүүс ч гэсэн одоогор бол арай нэг цуглаагүй бол байна. За нэг ийм гоё яг дээр мэрээс харах юм бол бас л тасархай харагдчихлээ дээ. Тэгт иймэрхүү байгаад байна. За бас нэг энд л нь бол яг ингээд түрүү нэг хойдолт нь болохоор нэг жоохон барилга барьж байгаа зүйлүүд харагдаад исэн да. За тэр нэр нь бол тэн дээр бол байна. За би татах уу. За ийм нэртэй. Одоо мед бит ч юм уу юу юм мэдэхгүй юм шүү дээ. За тэгээд энэнгээрээ орох юм бол за иймэрхүү зүйлүүд бол байна. За энэ усан бассейн байна. Тэгээ гоё газар үлээ. За энд ингээд харах юм бол за ингээд тоглоомын хүүхдүүд энтертэйгээ ер нь ингээд ирэх юм бол бас тоглох боломжтой газар харагдаж байна тий. За энэ бильярд байна.
За энэ бас нэг усан байсан байгаа дээ. Усан байсан байна. Яг би нөгөө дүнгиж ирээд одоо сайн танилцж амжаагүй. Тийм болохоор өчигдөр явж амжаагүй болохоор одоо ингээ бүгдээрээ ингээ хамт ингээ харъя. За ингээ юм. Усан байсан байна. За ер нь бол бас давгүй гоё байна. За иймэрхүү бас нэг хэсэгтэй одоо 2 салсан 3 салсан ерөөхдөө усан байсан. За уртлаасаа бол яг иймэрхүү харагдана. Уртлаасаа нэг иймэрхүү харагдаж байгаа. За хэдүүлээ ийшлээ. Өөр одоо цаашаа юу харагдах вэ гэдгийг хэдүүлээ. За энэ ингээ өөрхөн том юм шатар тавьсан байна тий. Шатар тоглох боломжтой. За өөр цаашаа юу вэ хэдүүлээ харъя. За энэ бол ер нь энэ нөгөө нэг киперчин юу болохоор одоо нөгөө арал болохоор ер нь бол иймэрхүү аялал жуулчлал иймэрхүү зүйлүүд айгүй хөгжсөн газар юм шиг бол надад бас санагдсан. За тэгээд энэ доошоо ингэж буугаад үзье. За тэн дээр одоо бас юу байгаа юм бэ? Арай өөр буудлын юм байх шиг байна тий. За ингээд далайн эргийг ингээд харах боломжтой. Яа өнөр бол гоё өнөртөж байна өө. Орой бол бас л гоё байхаар л харагдаж байна. За хэдүүлээ жоохон доошоо буугаад үзнэ. Ингээд далайн эрг руугаа одоо та бүхэн харж байл ингээд далайн тэр чигтээ харагдаж байна. За ингээд сайхан далайн өнөртөд одоо энэ араа сайхан байна. Ишигээ. За нөгөө буудал маань ер нь бол ийм байгаа. Миний буусан буудал маань. Гэт сайхан гоё байна бас. За энэ болохоор нөгөө хүмүүсийн одоо гүйж өрж амардаг газрууд байна. За моднууд нэг иймэрхүү моднуудтай. За тэгээд харах юм бол сайхан далайн эрг. Оо тийм нэг муур явж байна. За ингээд далайн эрг нэг иймэрхүүгээр. За энэ болохоор яг манай буудлах юм шиг байна л да. Одоо эдгээр бол ингээд цаашаага яг нэг тусгаарлах юу хийсэн байгааг бодох тий. За далайн эрг нэг иймэрхүү байгаад байна. За би энэ дээр ирсэн юм чи нэг юмсан бас сайхан гутлаа тайлж тавьж агаад. За элс бол гоё байна. Элс бол гоё байна. За ингээд цаашаа харах юм бол ингээд юу ч харагдахгүй. Яг зүгээр далай байгаад байна. За ингээд энэ ойр орчны юмд ойр орчиндөө бол ингээд зөндөө олон одоо яг энэ буудлагтай. За тэгээд оо сайхан. Далай ус сайхан байна уу? Яа гоё. Яг энэ ч одоо өнөөдөр чин хасах биш нэмэх 37 градус гэсэн. Ийм сайхан далайн эрг. Далайн эрг ийм газар байна. За ийм хүүтэй байгаад байна. За залуусаа нэг миний буудалсан буудлууд ерөнхийдөө бол иймэрхүү байгаа. Тэгээд бас айгу гоё боломжийн гоё буудал бас байна тий. Тэгээд ямар ч гэсэн манай эцэг трейдер Актем маань одоо XM брокертэй одоо 2024 оны 1 сарын 4-өөс бол хамтарч бол ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээд бид нар бол 2024 оны 4 сарын 6-нд бол Монгол хамгийн анхны одоо
грант семинар гэдэг зүйлийг зохиосон. За тэн дээр ирсэн залуучууд бол бидж байгаа. За мөн тэрний дараа бол бид 13-нд Эрдэнэт хотод бас анх удаа семинар бол яг юм арилжааны семинар зохиосон байгаа. Тэгээд ер нь бол манай академийн хувьд ч гэсэн бол бас ихсэн борохтой бас ингээд хойштой бас олон зүйлүүд хийгээд ер нь бол бас гоё явах бодол бол зөндөө бол байгаа. За тэгээд энэ яг бичлэгийн хувьд тэгэхээр нар бүр амар тусч байгаа. Тэгээд яг өдрийн цагаар ах бичлэг бол нэг ийм их хүл байгаад байна да. За ер нь бол ийм их. Агуу ер нь бол гоё байна уу бас гоё амралт болохоор шинжтэй. Тэгээд цүнхээ алдаагүй бол бүр яг гоё байхаар байна. Гэхдээ тэр цүнхний асуудал маань ер нь бол шийдэгдчих байхаа гэж бол бодож байна зөвлөсөө. За тэгээд тэгээд хэсэг байжгаад одоо Кипр гэж ерөнхийдөө ямар орын те Киперд одоо юу байдгийг гэсэн бас боломж хэдүүлээ газраар нь сайхан яваад бичлэг хийгээд ер нь бол Кипертэй бол танилцсан. Манай Монголын баг залуучууд баг мэдих залуучууд баг ихэнх нь бас мэдхгүй байх болоо гэж бодож байна. За миний хувьд бол шууд хэлэхэд бол за би бол яг үүнд бол мэддэггүй байсан. Тэгээд гэсэн юм дамжуулж бол мэдсэн зүйлсаа.